Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг таймлаг хүргэе. Оросын холбооны улс Украин улсууд хоорондоо тохиролцоонд хүрсэн. За тэдний хамгийн гол хүрсэн тохиролцоонд хоорондоо ослогсод солилцох асуудал байсан. За тэгэхээр энэ солилцооны дараагийн ээлжийн солилцоо явагдаж байгаа тухай мэдээллийг хоёр улсын засгийн газраас баталгаажуулан олон нийтэд хүргэсэн байна. За энэ бол Орос Украины хооронд өрнөд байгаа дайн байлдааны үйл ажиллагаанд цорын ганц ахиц дэвшилтэй байгаа одоо салбар үйл ажиллагаа нь бол энэхүү энэ ослогсдыг солилцох үйл явц болж байна. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ослогсдыг солилцох үйл ажиллагаа ойрын өдрүүдэд хэдэн үе шатаар явагдана гэж мэдгдсэн. За эхлээд бол шархацсан, хүнд шархацсан болон 25-аас доош насны цэргүүдийг буцаан одоо эх оронд нь авчрах үйл ажиллагаа явуулж байна гэж нэмж мэдгдсэн байна. За Зеленский Telegram хуудсанд бичгтээ энэ үйл явц нэлээд нарийн төвөгтэй олон зүйл хилэлцээр одоо баг өдөр бүр шахам болвол үргэлжилж байна гэж мэдгдсэн. Украинд ижил тооны дайны ослогчдыг буцааж өгсөн гэж Оросын холбооны улс мэдгдсэн боловч хичнээн хүнийг харилцан солилцсон талаар тодорхой тоо баримтыг аль аль нь хэлээгүй байна. Оросын Батлан хамгаалахын яам өнгөрсөн 7 хоногт Туркт болсон яриа хэлцээний үеэр дайтаж байгаа энэ хоёр улсын хооронд тохиролцсны дагуу 25-аас доош насны Оросын одоо цэрэгт алба хааж байсан эхний хэсгийн цэргийн албан хаагчдыг Украины дэглэмийн одоо хяналтанд байгаа бус нутаг дэвсгэрээс буцаасан гэж мэдгдсэн. Өнгөрсөн хугацаанд ослогцод солилцох үйл ажиллагаа явагдсан. За энэ өмнөх солилцоотой нэгэн адил Оросын холбооны улс солилцсон Оросын цэргүүдийг Беларусь улсад сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж авах тийм нөхцөлийг бүрдүүлж байна. Украины талаас цэргийн ослогцод болон сургуу болсон хүмүүсийн төрөл төрөсөнд Беларусьтай хилэлдэг Чернигов мужид цугларч суллагдсан одоо ослогцтой мэнчилж за тэгээд тэдгээр хүмүүсийн талаар мэдээлэл авахар цуглараад байгаа юм байна. За өнгөрсөн 7 хоногт Оросын холбооны улс болон Украин бие биенийхээ алдсан цэргүүдийн цогцыг эх оронд нь одоо буцааж өгөх төлөвлөгөөг бас ярилцсан. За гэвч бол аль аль нь бие бинийгээ тухайн төлөвлөгөөг тасалдуулсан гэж буруутгаж байгаа. За 5 дугаар сарын сүүлээр Оросын холбооны улс Украин улс тус бүр 390 цэрэг энгийн иргэнэ 2022 онд Оросын холбооны улс бүрэн хэмжээний давталгаа хийснээс хойш хамгийн том одоо хоригдол солилцох ийм үйл ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд ослогцод солилцох үйл явцын зэрэгцээ талууд харилцсан одоо буудалцаж бие биентэйгээ дайцсан хэвээр байна. Нэг шонын дотор гэхэд Оросын холбооны улс Украин руу 479 нисгчгүй онгоц хөөршгөж давталгаанд өртөөгүй байсан баруун бүсийн Ревне мужид бол тухайн одоо рекорд тогтоох хэмжээний нисгчгүй онгоц хөөргсөн ийм үйл явдал болсон. За Оросын Батлан хамгаалахын яам Ровенё хотын Дубино баазыг оньсон гэж мэдгдсэн бөгөөд энэ нь бол 6 дугаар сарын 1-нд Украины нисгчгүй онгоцоор Оросын нисэх онгоцны буудлын руу дайрсанд хариу өгсөн зохилтын нэг хэсэг болсон гэж тайлбарсан. Нэг шөнийн дотор Оросын хөөргсөн пууж нь Украины хэд хэдэн бүс нутагт хохирол учруулсан боловч хүний амнаас эрсдээгүй байна. Оросын холбооны улс сүүлийн үед Украины эсрэг давталгаагаа улам эрчимжүүлж байгаа 7 хоног бүр шахам тус ус руу нисгчгүй онгоцоор давталгаа явуулж байгаа дээд амжилт тогтоохоц одоо дайн байлдааны үйл явцад ийм нөхцөлийг үүсгэж байна. За мөн Украины хилээс 400 милийн зайд орших Нижний Новгород хотод Оросын өөр нэгэн агаарын бааз руу дайрсан гэж Украин улс мэдэгдэж байна. Украины тал энэ баазад хит авианы пуучин харвдаг онгоцууд байрладаг бөгөөд дайсны онгоцын 2 нэгжийг бид гэмтэж чадсан гэсэн ийм мэдэгдлийг хэлсэн. За түүнчлэн Украины мэдгдснээр нисгчгүй онгоц болон агаарын одоо бөмбөгийг чиглүүлэх төхөөрөмж үйлдвэрлэдэг электрон барааны үйлдвэрийг бас онилсан гэж мэдэгдсэн. За энэ одоо давталгаатай холбоотой видео бичлэг цацагдсан. За энэхүү бичлэгээс үзэхэд давталгааны үеэр нисгчгүй онгоцны дэлбэрэлт нэг удаа за үйлдвэрт их хэмжээний гал гарч байгааг бол харуулсан. За тэнд бол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Оросын холбооны улсын тал төр зогсоосон ийм байдалтай болж байна. За ямар ч тач бол талууд хоорондоо ослогцод солилцох асуудал дээр үр дүнтэй ажиллаж байгаа нь бол энэ одоо дайн байлдааны нөхцөл байдал бас нэг талаараа үр дүнтэй эргээр одоо шийдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа ч гэсэн талууд одоо хүртэл бол бүрэн хэмжээнд гал зогсоох болон цаашдаа эхийн гэрээ байгуулах асуудал дээр тохиролцож чадахгүй байна. За Оросын холбооны улсаас тулгаж байгаа эхийн гэрээний нөхцөл нь Украины хувьд ихээхэн хүн одоо ийм нөхцөл байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. За тийм учраас үүнтэй холбогдуулан талууд тохиролцоонд хүрэхгүй хэвээр байсаар байна.